За сайн байцгаана та бүхэндээ өнөөдөр мэдхэрье. За Canon hack хичээлийн элч доороор та бүхэндээ хоёр зүйлийг үзүүлье. За нэг нь болохоор сая манайх энэ Small Makers гэдэг collection гаргаж байгаа. Тэгээ тэрнийхээ хийсэн өчигдрийнхээ хийсэн аягнуудын энэ рекламыг ингэж хийсэн байгаа. Тэгээ аягнууд маань ингээд нэг ширээн дээр ингэж ирж байгаа юм шиг ийм эффекттэй бичлэг хийсэн байгаа. За бүгд эхнээс нь харцгаая тийм ээ. Бас нэг бичлэг хийсэн байгаа. За тэрийгээ би бас та бүхэнд харуулчих. За энэ өчний энэ дээр ямар эффект оруулсан гэдгээр нь fashion гэж чичиж байгаа. Тэгээд энийхэн дундуур нь ингэж нэг бичлэг нь явж байгаа байхгүй. За бид нар харцгаая. За тэгэхээр энэ хоёр бичлэгийг яаж хийснэг үзүүлээ тийм ээ. За 1080 1350-тай ийм пикселтэй хэмжээ авсан байгаа. За тэгээ энэ дээрээ бид нар эхлээд нэг за энийг ингээд яачих. За энэ гадна талын ерөнхийдөө жоохон бараа өнгөөр тэмдэглэчих. Тэгвэл бас энэ юу гэж байгаа юмнууд маань сайн хардах маа. Яа тэгэхээр энэ маань өөр ингээд цагаан өнгөтэй байх хэрэгтэй байхгүй. Тийм болохоор цагаан дэвсгэр дээр хардахгүй байж магадгүй. За энэ дэвсгэрээ бид нар цагаан өнгөөр тэмдэглэчих. Өнгөнд ингэж тарж байгаа тийм ээ цагаан өнгөтэй. За тэгээ энэ дээрээ бас бид нэр юутай юу фрейм аавна. За фрейм дотроо бид нар энэ бүр хэлбэртэй фрейм авах байгаа. За тэгээ энэ маань энэтэйгээ ер нь жоохон төстэй хэмжээний хувьд л арай чүүд ингээд нэг хүрээ ороод тэр цагаан нь бол яах нь юм хүрээ орсон маягтай харагдах байгаа. За нэг жоохон нэг юм хүрээ. За манай хажуул нөхөө. За ингээд тийм ээ. За энэ дээрээ тэгээд би нэг ширээний юу авсан байгаа, дүрс авсан байгаа тийм модон юутэй юунууд орчин. За энийгээр бид нар яг энэ ширээнийхээ өнгө болгож байгаа байхгүй. За тэгээ энийг бид нар ингээд чойжлж яа тэр энэ дээр маань ингээд аягнууд орж ирэхээр бас энэ луг орчод идэг штэ. За тэгээ апплод руугаа очиж байгаа нөгөө аягнуудаа харуулж тавина. За эхний аяг маань хатлын нэрлэх чи тийм ээ. За тэгээд арай цэцгэн байна уу те. Тэгээд нэг бүр шейп аавна. За энэ шейп авчи. За энэ маань энэ голд нь ингэж байх хэвээр. За тэгтээ энэ маань яхав гэхээр юу бас адилхан цагаан өнгөтэй суур өнгөө тавина. За За тэгээ энэ юугаа shift гэдэг нэг юугаа дарчаад эдрийгээ ингэж одоо ингээд за бүгд гарчиж тийм ээ shift гэж даржаад 1 2 3 4 гэдэг энэ дөрвийг нэлээ ингээд групп болгох чинь за тэгэнгүүт энэ маань ингээд нэг юу болчих штэ ингээд нэг ингээд доотлолт нь оруулна. Тэгтээ яхаа хамгийн гол нь хэмжээг нь одоо энэ маань энэ дээрээ ингэж эргэх учраас хэмжээг нь нэлээ ингээд том болгох чинь за шаргал өнгө аваад за тэгээд энэ нь болохоор нэг юм бичмэл тийм ээ юу болгочих. За цэглээд ингээд улаан өнгө шас улаан өнгөөр яачих. Тийм байлаа ч тий. За тэгэхээр энэ нөгөө нэг энэ одоо бидний энэ юугаа бид нар ингээд нөгөө юун дээр анимашн оруулахдаа энэ хараа rotate гэдэг нь ашиглан заяа. Тэгээд rotate бас бид нар ингээд удаан хурдныг бас ингээд тохируулдаг байгаа. За энэ бол нэг иймэрхүү хурдтай ингээд дөрүүлээ эргэж харагдахаар тийм эргүүлчихээ те. За тэгээд энэ маань энийхээ ардууд яг энэ улааныгаа дараад ингэж орж ирэх хэвээр жоохон сүудэрлээд. За тэгэхээр энэ юу маань gradient маань болохоор яг энэ хоёрын ард орно гэсэн үг байхгүй юу? За ингэж харагдах хэрэгтэй байгаа. За тэгээ бид энэ дээр нь өөр тийм smile гэдэг өөр icon-ууд тавьж болно тийм ээ. За элемент рүү очиж байгаа бид нэр ачаа. Small icons гэх юм бол одоо инээж байгаа юм тийм ээ янз бүрийн
Emoji бас смайл гэсэн маань ч тийм. За тэгээд бас видео оруулсан байгаа. За энэних нь оронд энэ харийнхны оронд би энэ видеог оруулсан. Тэгээ энэ харыг арилгаад за энийг нэрэд богинохон байсан учраас дубликейт хийгээд бичих тийм ээ. За ингээ 10 секунд болж байгаа. Тэгэх юм бол энэ маань арталт нь бас ингээд нэг юу яагаад байгаа шүү. За тэгш энийг ингэж тавиад за тэгээд висээ секундэд ингээд 15 секунд болгочлаа. За тэгээд өшөө бас энэ дээр нэг засах юм байгаа юм тийм ээ. За хэдүүл энэ дээр очиж position-аа очиод энэ collection-аа юу ячи. Одоо энэ юу байгаа шүү дээ. Энэ жоохон юм semi bold тийм ээ. Арай жоохон юм bold үйлэж бараг bold нь жоохон юм. За тийм за тэгээ 15 секундээр бүгд энийг сонсоод үзье. Энэ нөгөө энэ бол одоо ерөнхийдөө айгүй амархан бид нар нөгөө ерөөгөө ороод видео гэж ороод тийм ээ. Энэ маань рилний гар утасны хэмжээтэй тийм ээ. Юм босоо юу байгаа. За энэ лүгээ бид нар юугаа оруулна? Видеогоо оруулна. За би болохоор энэ видеог юугаар хийлгүүлж авсан байгаа. AI-аар хийлгүүлж авсан байгаа. Тэгээд шууд оруулчих. За тэр маань энэсэнтэй. За ингээд видео чинь тийм үү. За тэгэн дээр бид нар текст дээр очиод за пэйж нэг ингэж бичнэ. За тэгээ нэг extend 20 гэсэн extend 20 гэсэн юм юугаар фондыг сонгох юм бол ийм босоо фонд байгаа. За тэгээ энийг бид нар лого оруулж ирээд за энийг бид нар бас энийг ингээ хувилчих хэрэгтэй. За тэний дээр нь даржаад энэ маань энийг бид нөгөө нэг эффект шүүгөөр оржоод энэ hollow гэдэг энэ нүхтэй тийм ээ юм болгох хэрэгтэй. За тэгээд за энэ видеого duplicate хийгээд энийхэн дондор оруулж ирнэ. За тэгээд энэ юуныхаа эффект оруулсныхаа энэ thickness-ийг бас арай жижигхэн болоод ихгүй л бас парагаад байгаа. За тэгээд энэ эхнээсээ 2 дахь байгаа шүү дээ тийм ээ. 2 дахь видеоныхоо background-ыг ингээ арилгачих. Тэнгүүт энэ маань одоо дундуур нь яг хөдөлж байгаа юм шиг тийм эффект орохоо. За бүгд харцгаая. За тэгэхээр яг манай энэ өнөөдөр рекламцнууд нь Smile Makers collection гэдэг тийм ээ. Энэ саяын энэ 4 аягнуудыг дөрвөлдөн ин оруулсан байгаа. За саяын тэр нэг юутай цамцсан шүү дээ. Будолкны рекламд орсон цамц тэр маань болохоор энэ дараагийн утсан дээр нь байгаа. Энэ байна. За people no thanks гэдэг тийм ээ. Хөгжилтэй юм шинэ коллекшн гаргасан байгаа. За ингээд энэ бичлэгэд басгая баярлалаа. Баяр таа.